Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчид та бүхэндээ сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Дэлхийн шилдэг 50 өгүүлэлийг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгийг Цэнгэл Баяр бие хөтлөн явуулдаг. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 170 гэсэн хост дэлгөөнөөр хүлээвч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй түлээ шүү. За мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи дэмжиж ажиллаж байна. За мөн бидэнд гайхалтай цэцгийн баглааг илгээдэг Agora Premium Flower цэцгийн дэлгүүрийнхэндээ маш их баярлалаа. За өнөөдөр бүгдээрээ Oe Kenzaburo гинтийн хэлгүүрэл зохиолыг хамтдаа сонсцгоно. Тус бүрдээ өөр өөрсдийнхоороо тунгаан бодоод комент үлдээгээрэй. Зохиолч Kenzaburo гинтийн хэлгүүрэл. Гадаадын цэргүүдийн суусан джип машин үүр цүүрийн манан дундуур хурдлан давхсаар айсвэ. Өргөтөж барьсан жижиг шуудаа далавчаар нь төмөр утсаар холбон эгэлдэргэлсэн жаал хүү хүндий талын зах барин орхиа эргэж яваад мөнөөхөн машиныг харан хэсэгтээ амьсгаад харан зогсвоо. Джип машин довцог өөд мацаж нам дор газрыг туулаад дахин довцог дээр гарч ирэн хүндий талд орших тосгон руу орж иртэл бас ч зай байлаа. Хүү хахаж цацсан амьсгаадсаар тосгондоо гүйж ирэв. Эцэг нь тосгоны ахлагч хийдэг бөгөөд талбай руугаа явахаар бэлтгэлээ базааж байтал хүү ийхүү царай нь хачин зэвхий даачгсан буцаж ирэх нь тэрэ. Түүмрийн хонхон дохио цуурайтаж тосгоныхон уулын хормоодох гэрээх нь өмнө цугларцгаав. Тэд залуу бүсгүйчүүлээ уулын хярдах нүүрс шатаахан барт нууж орхилоо. Эрчүүд зэр зэвсэг химээх андуурагдж мэдих зүйлээ цагаан будааны талбай дах хаягдмал байшинт далдлаа. За тэгээд тэдэнтэй яасан ч маргаж болохгүй шүү гэж өөр зураа хэлэлцгээв. Энэ бүхнийг тэдний тосгоныхон хичнээн ч удаа сургууллав та. Тал хөндийн энэ тосгонд гадаадын цэргүүд ердөө үзэгддэггүй байсан юм. Хүүхдүүд хөөр болцгоож тэртээ хөндийгөөс тосгон руу зурайх зам сахин холхилдож, томчууд ч газар хаглах, зүгийн бал цуглуулах, малын тижэл базаах ажлаа тэрхэн зур азанцгаалаа. Нар дээр гарсан хойно джип машин их л хурдтайгаар тосгонд орж ирлээ. Машин зундаа хаагдчихад байсан сургуулийн өмнө талбайд ирж зогсоод гадаадын 5 цэрэг Япон орчуулагчтайгаа сүртээе бууж ирлээ. Тэд талбай дээрх усан татваргыг ажилуулан цайран булангартах уснаас залиглан цээж нүцгэлэн бие угаацгаав. Тосгоны томчууд тэднийг холоос шимтэнгүй гихч нь харцгаана. Бүсгүйчүүд хөгшчүүлэл гэртээ хавчиг харанхуй газар шалан дээрээ гадагшаа гарахаас айсан юм шиг сууцгаана. Гадаадын цэргүүд бие угааж дуусаад машин руугаа буцахад хүрээлэн зогссон томчууд хүүхдүүд өөрийн мэдэлгүй хоош ухарцгаалаа. Тэд тосгонд анх үзэгдэж байгаа гадаадын цэргүүдийг хараад бүр сандарч орхижээ. Орчуулагч догшин дүрэсгэн өндөр дуугаар орилсон нь энэ өглөө дуулдсан анхны хахир дуу байлаа. Тосгоны ахлагч нь хаана байна? Дуудаад ир. Тосгоныхонтойгоо гадаадын цэргүүдийг ажиглан зогссон хүүгийн эцэг тосгоны дарга олны дундаас гарч ирэв. Эцэг нь сүртээе цээжээ ханхайлган орчуулагчид хариу барихаар завдаж байгааг хүү сэтгэл хөдлөн харж байлаа. За би байна гэж хүүгийн эцэг хэлв. Бид өдөш сэрүүн унтал танай тосгонд амарч буудаллахаар шийдсэн. Та нарт саад тэг болохгүй. Энэ ноёд бол биднээс анги мэдэж удаг болохоор дайлж цайлах гэсний ч хэрэггүй. Юм бэлтгээд ч хоол болохгүй байлгүй. Ойлгов уу? За. Энэ сургууль руу ороод амарч болно шүү дээ гэж хүүгийн эцэг хэлв. Бараан цэнхэр толгойтой цэрэг орчуулагчийн чихэнд уруулаа ойртуулан ямар нэг юм шивнэн. Орчуулагч энэ хүмүүс биднийг ийхүү угтаж авсанд баярлалаа гэж байна гэж хэлв. Бараан толгойд их л баяртай машин томчууд орчуулагчийн үгийг тоолгүй цэргүүдийг сонирхон харцгааж мүд тарж явах янзгүй. Хүүхдүүд ч баяр хөөр болон цэргүүдийг харна. За та нарыг ажилдаа явцгаа гэж байна шүү гэж орчуулагч дахин хэлв. За бид ч ажилдаа явцгаая да гэж хүүгийн эцэг тосгоныхондоо ая дуухан хэлв.
Томчууд сая нэг юм эргэн харсаар тарцгаалаа. Гэвч тэд боломжил гарвал эргээд ирэхэд бэлэн байлаа. Харин энэ бүхэн орчуулагчид тийм ч аятай санагдааг бололтой. Хүүхдүүд бөөндөө үлдмэгцээ гадаадын цэргүүдээс имээсэн янзтай хоош ухран тэднийг хулгайнуудээр симсим харцгааж байв. Цэргүүдийн нэг нь худгийн уснаас гутхан машин руугаа цацсан угааж эхлэв. Өөр нэг нь сургуулийн цонх руу ойртож наранд гялалзах алтан шаргал үсээ илбэн. Зарим нь бууга арчиж тослох аж. Хүүхдүүд энэ мэтийг амьсгаа даран ажиглацгаалаа. Орчуулагч хүүхдүүд рүү ойртож том харснаа ярвайгаад жип машины кабин руу ороод явчихлаа. Ийхүү хүүхдүүд юунд ч санаа зовлгүй холын гүйчтэйг сонирхох боломжтой болов. Тэдэнд гадаадын цэргүүд ердийн л том хүмүүс шиг гаж буруу юмгүй мэт санагджээ. Харин тэдний нуруу өндөр цээж ханхар юм. Хүүхдүүд зогсож байгаа хүрээгээ хумж тэднийг улам сайн харахын тулд цэргүүд рүү алгуурхан ойртсоор. Айгаад байх юм ерөөгүй ажээ. Жин үдийн халуун шатмагц гадаадын цэргүүд хөндөй рүү бууцгаалаа. Тэнд сэлж болохоор гүнзгий цөөрөн байдгийм. Хүүхдүүд хувцсаа тайчин цэргүүдийг гайхаж сонирхсан харцаар ширтцгэн. Гадаадын цэргүүд цав цагаан арьстай агаад биеийнх нь алтан шаргал ус наранд гялалцсан. Тэд цөөрөмд үсрэн орж бие усаар цацсан орилолдож гарав. Бүх биеийг хөлөрчихсөн жаалууд хадан дээр эгээл том хүмүүс шиг суучгаад гадаадын цэргүүдийг сонирхон байлаа. Харин түүний араас шар цайвар огт үсгүй, гөлийн гялалцах нь нялх хүүхдийг шиг булбрайч юм шиг. Тэр гадаадын цэргүүдийг юр дуурайсангүй их л хүч гарган ус руу бөксөөрөө орж суулаа. Хүүхдүүд орчуулагчийг ийхүү усанд орохыг хараад яагаад ч юм бэ эвгүйрхэж ход хөхрөлдөнө. Цэргүүд ч орчуулагчийг юр тоосон янзгүй. Орчуулагч усаар цацлахаар тэдэн дээр очин дунд нь ормогцоол бахирч чарлан өтөр түргэн холдох юм. Гадаадын цэргүүд чихэнд чиртэ орилолцсоор бие арчин хувцслаад сургууль руу гүйлтэхэд хүүхдүүд ч тэднийг дагалдав. Харин орчуулагч ганцаараа усанд үлдсэн юм. Гэтэл хэдэн хормын дараа сандарч мэгдсэн орчуулагч хувцсаач өмсөлгүй тосгонд шалдан шахуу гүйж ирхэн тэр. Наранд халсан чулуун замаар арай хийж авч ирсэн бололтой байдгаараа бүх хийж тахисан орчуулагчийг цэргүүдэж хүүхдүүд ч хөхрөлдсөр угтлаа. Харин орчуулагч бол юун инээхтэй мантай, тунч хэцүүдсэн янзтай тэрбэр цэргүүдэд ямар нэг юмыг тайлбарлах бололтой. Тэрний яриаг цэргүүд их л анхааран сонссон ч бас л дуушуу болон хөхрөлдөхөд хүүхдүүд ч гэсэн дагаад инээцгээв. Орчуулагч инээлдэж байгаа хүүхдүүд рүү хөлөө зөөсөөр заналтаяа ойртон ирлээ. Харахаас л бөөн уур. Шууд л хүүхдүүдийг цохиод авах нь гэлтэй. Хөөй! Та нар миний гутлыг хараагүй юу? Гэд нүцгэн хөлөө сүртэйг эгчин дэвслэв. Миний гутал алга болчиход байна. Хүүхдүүд хөгжилтөё инээлдэнэ. Харлаж онгосон хавчиг нүрээ зэвүүцсэн янзтай үрчилгэж байгааг нь харах нь хүүхдүүдэд зугаатай байсан юм. Орчуулагч улам ширүүлэн битгий инээлдээд бай гэж байна. Та нарын хинэн дэггүйцсэн бэ хэлээд аль. Тосгоны жаалууд инээлдэхээ болж шүлсээ залгин орчуулагч руу дүрлийтэл харцгаалаа. Орчуулагч байдгаараа дээрлхүүлж доромжлогдсон шиг уруу дорой царайлан. За. Хин нэгэн чинь миний гутлыг олоогүй юу гэж асуув. Харин хүүхдүүд хинэн ч хариу дугарсангүй. Тэгснэ бүгдээр орчуулагчийн нарийнхан урт цагаан хөл рүү харцгаалаа. Тэрний хөл юр гутал угалдаггүй тосгоныхны хөлийг бодвол нэг л өөр шалчийсэн бас ч зэвүү хөрмээр аж. За. Тэгээ та нар мэдэхгүй юм биз дээ гэж орчуулагч хэллээ. Чаавста. Хинт ч хэрэггүй юмнууд нэг ийм л байдаг та. Гадаадын цэргүүд халуун нарнаас дайжин сургуулийн дээврийн хонгил руу гарч тэндээсээ орчуулагч хүүхдүүдтэй ийн ярилцаж байгааг анхааралтай нарахгүй ажиж байжээ. Нүцгэн биеийн дээрээ бараан хувцсыг илэргэлсэн орчуулагч тэдэнд тунж инээдтэй харагдсан бололтой юм. Тосгоныхоо ахлагчийг дуудаад ирээ, хурдан олж ир гэж орчуулагч их л захирангуй хашгирав. Ахлагчийн хүү нөхдийнхөө дундаас тасран гарч огцом налуу чулуун замаар шугуй дундуур гүйв.
Эцэг нь гэрэлгээгүй бүүдгэр гэртээ ээжтэй нь хамт хатсан хулсны хальс жижиглэн багцалж суусан юм. Хүдэр өргөн мөр зузаан хүзүүтэй аавд нь энэ ажил нэг л тохиромжгүй авч тосгонд тэр болгон эр хүний хийх ажлыг хийгээд байх боломжгүй. Заримдаа эмэгтэйчүүд ч эрчүүдийн ажлыг хийх хэрэг гардаг юм. Хүү эцгээ дуудав. Юу? Гэж эцгийнх нь дуу сөөнгөт нь сааралтад явчихав. Аав, нөгөө орчуулагчийн гутал нь алга болчиход байна. Тэгээд таныг хүрээд ир гэж байна. Хөө, тэр өөдгөө амтны гутлыг би мэдэх юм болж гинөө. Эцэг нь яаралгүй өндийн нарны гэрэлд нүдэ анивчуулсаар хаалгаар гарлаа. Тэд хөндий рүү буцаж очив. Тосгоныхон сургуулийн өмнөх талбай зогсож байгаа жип машиныг тойрон орчуулагчийн гутал цөөрмийн эргээс гинэтхэн алга болсон тухай сонсцоож байлаа. Тосгоны ахлагч духандаа хөлс бур зайлгасаар гарч ирэхэд орчуулагч ихэмсгэн аргагүй юу болсныг давтан өгүүлв. Усанд орж байсан юм аа. Гутлын минь хулгайлчлаа. Гэхдээ танай тосгон учраас таал хариуцлага хүлээх болж дээ. Гутлын минь олоод айл. Хүүгийн эцэг хариу хэлэх зураа тосгоны томчууд руу эргэн нэг харлаа. Тэгснээ орчуулагч руу ихцлэн харж толгой сэгсрэв. Яаваа чи? Аюулта. Энэнд чинь би хамаагүй шүү дээ. Хэд танай тосгон тулгаалагдсан байгаа үсттэй. Танайхантай л холбоотой доо. Хулгайлагдсан үгүйг нь яаж мэдэх вдэ? Энэ усанд орсчихсан ч байж мэднэ. Би эргийн элсэн дээр хувцастайгаа хамт тавьсан юм аа. Урссан байх учиргүй. Эцэг нь ахин иргэн харж хүүхдүүд томчуулд бүгдд нь хандан. Хэн энэ хүний гутлыг хулгайлсан бэ? Гэж асуув. Дараа нь орчуулагч руу иргэн. За хулгайлсан хүнч байхгүй л болтой доо. Орчуулагч уурсан. Чи битгий хүүхэд хуурч байгаа юм шиг донгосоод бай. Тэгснээ нэмгэн уруулн үл мэдэг хэн чичрэн. Гэхдээ намайг ер нь тэнэг гэж бодоо юу аа? Эцэг нь дуугүй зогссоор. Орчуулагч тэднийг буруу шаан. За нөхдөө. Миний гутал бол айрмын хөрөнгө юм шүү. Айрмын эд хөрөнгийг хулгайлах, нуух, гэмт үйлдэл хийсэн этгээдийг яадгийг мэдхүү та нар. Орчуулагч иргэн харж гараараа догтол өндөр сайхан нуруутай алтан шаргал үстэй бас хүрэн үст бусад цэргүүд ч гэсэн ойртож ирээд орчуулагч эцэг хоёрыг яах ийхийн зургүй хүрээлэн авлаа. Хүүгийн эцэг гадаадын цэргүүдийн өндөр сүрлэг бит халахлагдан харагдахгүй болжээ. Цэргүүд октор бууга мөрөвчлсөн агаад хуйн нааш цааш савчна. Гадаадын цэргүүдийн дундаас эцэг нь толгоогоо цухуйлгаснаа гинэтхэн чангаар хашгирав. За юу ч гэсэн гол орчмоор хай. Алив хөдлөе. Орчуулагч эцэгтэй нь хамт төрүүлэн хойноос нь цэргүүд тосгоны томчууд хүүхдүүд хошуурсаар гол руу алхацгаалаа. Хүүхдүүдийн сэтгэл догдлон өтгөн өвс рүү хальт гიშгэлсээр хумгүй гүйлдэв. Жижигхэн голын эргээр юм хайж бидэрнэ гэдэг сүудтэй ч ажил биш байлаа. Эндээс юм олох гэж орчуулагчаас өөр хинч хичээж чармайсангүй. Цэргүүдийн дундаас залуухан сэргэлэн нэгэн нь бууга зэгчгээд туулайн бөөр модын оройг онилж байгаа харагдав. Модны оройд гидсэн биеэрээ бүдүүрсэн үнсэн саарал өнгөтэй нэгэн шувуу суухаж. Шувуу юр хөдлөхгүй амгалан суух боловч нөгөө цэрэг тэрнийг буудсангүй. Тэрбэр бууга доошлуулан голын эргээр мөнөөх гайтай гутлыг хайсан янзтай тонгойход тосгоныхон гүн санаа алдцгаан тайвширцгаалаа. Тэд амьсгаа дарсан хүнд байдлаас дөнгөж данган суллагдах шиг боллоо. Харин орчуулагч голын эргэн өвсөн дотор өөрийнхөө гутлын үдээсийг олж тэр нь хурц эртэй зүйлээр тас огтлогдсныг мэдээд тэсгэлгүй уурлан хашгирмагц тосгоныхныг нүмерсэн айдас хүйдэс ахиад л сөхөгдөж тэд сэрдэхийн цочих мэт болжээ. Хүүхдүүд намхан хулс тагнаа өвс зунгаарлдан ургасан газар руу айсан янзтай тонгон гарцгаав. Орчуулагч харь хилээр өндөр дуугаар орилтол ханхар цээжтэй бараан толгойт цэрэг тэдэнд ойртож очин. Орчуулагч тэрэнд үдээснийхээ тасархайг олсон тухайга мөнөөх тасархай голын эргээс зайдуухан хаягдсныг хуруугаараа зан өгүүлж байв. Энэ зур хүүгийн эцэг хөмсгөө зангидаж царайгаа барайлган
Тэрнийг юу хэлхийг чих тавин сонссон бөгөөд гадаад хэл огт ойлгодгүй тэрбээр нэг л аимшигтай зүйлийг сэтгэлдээ төсөөлснөөс зайлахгүй. Өнөөх зэрэг тайвнаар толгойд охиж, тосгоны томчуудыг тойруулан харж байлаа. Энэ бүхний дараа хүүгийн эцгийг орчуулагч занаж зүгсэн янзтай ширүүнээр зандарч гарав. Танай тосгоныхын дотор хулгайч байна. Энэ хулгайчийг чи мэдчил байгаа штэ. Тэрнийг илчилж, даруй надад тушаа. Би юугаа мэдхэвдэ. Энэ тосгонд хулгай хийж байсан хүн урд хожид гарч байсангүй. Битгий худлаа чалчаад бай чи. Чамайг бас ингээд ярихаар чи намайг хууртна гэж бодоо юу чи? Орчуулагч баахан хараал зүхэл урсгав. Армийн эд юмсыг хулгайлсан этгээдийг буудаж хорооход ч багдана гэдгийг ойлгож байгаа биз? Хүүгийн эцэг тэрний үгнээс өрдөөж цочордсонгүй. Орчуулагч аимшигтай наргагүй хөмсөг зангидж тэрнийг нэвч шувч ширтэн. Бараан толгойд зэрэг орчуулагчид намуухан дуугаар нэг юм хэлв. Орчуулагчийн царай гинэтхэн бараан хариу толгой дөхөв. Тэд сургуулийн өмнөх талбай руу одоход наранд халуун шатсан замаар хөл нүцгэн таваргах орчуулагч даанч хөгийн инээдтэй харагдаж байлаа. Орчуулагч тентэр тунтар алхах зуур хүзүүгээр нь хэр татуулан урсах хөлсөө хичээнгүй гихч нарчин. Сургуулийн өмнөх талбай дээр дохиж занган ярилцсныхаа дараа орчуулагч тосгоны томчуулын зүрх сэтгэлийг сэрдхийлгэн нэг юм сэдэв бололтой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On-Time технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орнд даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь On-Time-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл Тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин On-Time-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл On-Time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа On-Time технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. За. Та муу сайнуудын гэр орныг хүчээр нэгжнэ. Миний гутлыг нууж байгаа этгээдийг баривчлана. Гэхдээ одоо өөрийгөө илчлэн хэрэгээс мултрах чадал байвал зүгээр өнгөрөн шүү. Тосгоныхон огтхон ч сандарсангүй. Орчуулагч л харин улам хэлгэнлээ. Хөөе, хүүхдүүдээ. Та нарын дотроос гутал нуусан этгээдийг харсан хүн байхгүй юу? Хэрвээ байх юм бол надад хэл. Шагнан шүү. Хүүхдүүд ганц үг ган хийсэнгүй. Орчуулагч цэргүүдтэй ширүүхэн ярилцав. Мөнөх зэрэг яахаараггүй юм боллоо доо гэсэн шиг толгойд өгчход сургууль руу ормогц. Орчуулагч хөлс нь бурдсайсан тухай ганцуугаараа шудран. За бүх айлыг нэгжин. Армийн эд хөрөнгийг хулгайлж нуучгаад дуугүй байгаа этгээдийг шийтгэн. Намайг дагаад явцгаа. Бүгдээрээ байж байгаа айлуудыг хойд захаас нэгжин шүү. Эд хөрөнгө олдохоос нааш хэн нэг нь ганцаараа явахыг хориглолоо. Тосгоны томчуудаас хэнэн ч явахыг завдсангүй орчуулагчийн дуу чангаран. Гү та нар ч одоо юундаа удаад байгаа юм бэ? Гэж тосгоныхон руу гараа зангидж дайрахнуудаа гэлтэй бархирна. Намайг дагаад яв. Хэлээд байна шүү. Бас явахгүй санаатай. Тэрний үгийг хинч тоосонгүй. Хэлсэн бүхэн нь бүүдгэр тэнгэрийн хаяа руу хийсэх мэт замхарч одно. Харин тосгоны ирчүүд гараа цээжиндээ зөрүүлчгээд чимээгүйхэн зогсцоож байлаа. Орчуулагч хагартлаа уурлаад биеэ арайхийн барьж нүдээ гялалзуулан ийш тийш үдсэн ядсан харц чулуудан салгалж байв. За намайг дагаад явцгаа. Айл болгоныг нэгжин гин. Явцгаая да. Гэрч болцгоё. Гэж хүүгийн эцэг хэлв.
Ингээд тосгоны ирчүүд хөмдий талын хойд этгээд рүү орчуулагчийг даган сажилцгаалаа. Энэ үед нар тэсхүүе бэрх төөнж байлаа. Уурлаж галзуурсан хөл нүцгэн орчуулагч наранд халсан чулуун замаар шүд зуун алхах нь хүүхдүүдийн хүүхийн нэдэг хүргэнэ. Гадаадын цэргүүд ч хөгжил туяа инээлдэн байв. Хүүхдүүд тэр дорхноо гадны цэргүүдэд найр тавьж эхлэв. Орчуулагч өөрөө нэгжлэг хийж эхэлсэн болохоор хийх юм олж ядсан цэргүүд уйтгартаа наргагүй жип машиныг тойрон эргэлдэж сургуулийн өмнөх талбай дээр бөөгнөрлөлтөн байлаа. Хүүхдүүд цэргүүдийг сонирхон хөгжилтөнө. Гадаадын цэргүүд кимоно өмссөн жижигхэн охиныг сонирхож зургийг авч тэмдэглэлийн дэвтэр дээр зургийг зурна. Гэсэн ч нэгжлэг хэтэрхий удаж байсан болохоор цэргүүдэд нэг л уйтгартай байгаа болтой юм. Орчуулагч үнэн голоосоо хүч гарган нэгжин. Цэргүүд сургуулийн банзан наарн дээр гуталтайгаа унтах нь унтаж, суух нь суун орчуулагчийг хүлээцгэн. Тэд сүүлдээ ч яахаа мэдхээ болж байгаа нэлт байлаа. Нэг нь бүр зогсоо зайгүй ившэн. Томчууд орчуулагчийг дагалдан айл болгоноор нэгжлэг хийхэд нь гэрч болон явцгаа хооронд хүүхдүүд сургуулийн өмнөх талбайд жип машиныг сонирхон уйдсан цэргүүдийг харцгаана. Нэгэн залуу цэрэг өөрийнхөө идэж байсан цаастай чихрнээс тэднэр рүү чулуудахад хүүхдүүд инээмсэглэн баясч тэрнийг газраас авч идцгийх бөгөөд шүдэнд нь наалдан зунгаа аралдаж зажилж чадахгүй байгаа болтой юм. Хүүхдүүд түүнийг нулиман хаягтаач гэсэн сэтгэл дүүрэн байгаач. Уулын сүүдэр хүүшилж, тал хөндийг тойрон хүрээлэх уулс хүрэнтэн бараандсаар гэнэтхэн салхи босч, туулайн бүр модон ой шуугив. Орой болжээ. Тамирдаж гүйцсэн орчуулагч тосгоны томчуудыг дагуулan хачин ууртай, уруу царайлан талбайд буцаж ирлээ. Түүний нүцгэн хөлс шороонд завааран хар давуугаар ороосон мэт болчихж. Тэрбээр сургууль дотор байсан гадаадын цэргүүдэд учир байдлыг тайлбарлаж байгаа бололтой юм. Цэргүүдийн царайд урдих шиг хүүхэн инээмсэглэл тодорсонгүй цөмөрөө бараагаад явчихв. Түүнийг хүлээж ядаад уурлаа биз. Цэргүүд бууга барин талбайд гарч ирэхэд орчуулагч энэнд нь их л зоригжсэн янзтай. За, та нар тусалцгаа гэж хэлэхдээ бүр гуйж говших маягтай болчихож. Тэгснээ надад туслах юм бол ялагч айрамтай халуун сэтгэлээр хамтран ажиллаж байна гэсэн үг шүү. Япончууд бид одоо ялсан айрамтай хамтрахгүйгээр амьд явж аж төрж чадахгүй. Та нар чинь ялагдал хүлээсэн орны иргэд шүү те. Ялагч нар та нарыг бүгдийг чинь хохироочихсон ч гомдол ирээд нэмэргүй. Хамтарч ажиллахгүй бол тэнэг хэрэг болно үсттэй. Гэхин тэр. Томчууд дүнсийн дуугаа хурааж орчуулагч руу гүйлрэн ширтэн. Орчуулагч хэлэгнэн уурсаж, хүүгээ эцэг рүү хуруугаараа чичлэн, урдын адил хүч түрэмгийлэх аястай хоолоогоо шаахан хашгирав. Миний хулгайлагдсан эд хөрөнгийг эргүүлж өгөөгүй цагт би энэ тосгоноос хаашаач явахгүй. Энэ тосгонд биднийг эсэргүүцэгч тэрслүү итгээд зэвсгэлчгээд нуугдж байна. Би ингээд хэлэхдээ цэргүүд танай тосгонд саатан шалгаж эхлэн шүү дээ. Цэргүүд нэг тухлах юм бол та нарын тэр ууланд нуучгаад байгаа ихнэр охтууд чинь хэцүүдэх вэ? Тосгоныхны сэтгэл хэр зэрэг хямарч байгааг мэдчих санаатай мань хүн байн уруулаа хазлан тэднийг хилэнд харцаар тойруулан харна. За. Тэгээ та нар бидэнтэй хамтрах санаагүй юм биз дээ? Үгүй юу л та. Хинч таны гутлыг хулгайлаагүй гэж байна. Голд урсчихсан биш үз? Гэж хүүгийн эцэг их л төвчээр гарган өгүүлв. Гэхдээ яах вэ? Хамтрахгүй гээд байгаа чинь байхгүй л дээ. Иш, муу тэнэг гэж орчуулагч шүд зуун орилж, гэнэт эцгийнх нь улаан нүүрлүү цохиод авхан тэр. Эцгийнх нь хүчрхэг ирүү хөдөлсөнгүй, харин уруулан сэтрэн ухаа ягаан цус тусалж эхлэв. Наранд борлсон ирүүн ягуухан улааж байгааг хүүс сэтгэлээ барин сандарч балмагдсан үдээр бүлтгэнэн харж байлаа. Орчуулагч хахаж цацсан хараал урсгаж. Муу тэнэг новш. Гү чи тосгоны ахлагч болохоор хариуцлага хүлээх л ёстой биз дээ. Чи хулгайчийг илчлэхгүй юм бол чамайг хулгайч гэж цэргүүдэд би хэлнэ шүү. Тэгээд чамайг ялсан армийн хууль сахиулах цэргүүдэд тушаана. Хүүгийн эцэг гэнэт чимээгүйхэн эргэж тосгоны замаар тайван гэгч нь алхаж одов.
Эцэг нь эцэстэй тултал ууралсныг жаалхүү бүхэл биеэрээ мэдэрч байлаа. Орчуулагч өндөр дуугаар дуудан тэрнийг буцаах гэсэн боловч эцэг нь сонсоогүй юм шиг цаашаа том алхана. "Зоог сулгаачаа! Зүгтх нь уу?" гэж орчуулагч араас нь хашгирав. Тэгснээ бас харь хэлээр чанга гэгч нь хагаж цацсан бархирав. Залуу цэрэг бууга ташаанда зүүчгсэн сургуулаас өсрөн гарч ирснээ харь хэлээр нэгийг хашгирав. Эцэг нь эргэж нэг харснаа гинэт галзуурч солиорсон юм шиг том харяан гүйж гарах нь тэр. Орчуулагч араас нь орилон залуу цэргийн буу тас хийж эцэг нь хоёр гараа алдлан тэнгэр өд үсрэх мэт цоройсноо тоос манарган газар тэрэж ойчлоо. Эцгийнх нь нүд хамар бас чихнээс нь яах ийхийн зуургүй улаан ягаан цус годгодов. Хүү эцгийнхээ зүг гүйж очин тэрч авлаа. Хоолой нь хягтан нь чичирч эцгийнхээ халуу шатаж байгаа нуруунд нь нүрээ наан шингэв. Одоо аав нь зөвхөн тэрнийх болжээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ урайтай Түлээжүү дэмжиж ажиллаж байна. Түлээжүү брендийн Улаанбаатар хотын 21 салбар 400 гаруй ажилтан зөвхөн танд зориулан өглөө болгон мастер нарийн бовчдын гараар орлсон 400 гаруй нэр төрлийн Европ бекерийг хамгийн өндөр чанар стандартын дагуу үйлдвэрлэж байна. Түлээжүү кафе хэлбэрийн концепц бүхий орчин үеийн интерьер дизайн, 5 тухтай орчинд олон улсын стандарт үйлчилгээ чанартай бүтээгдэхүүн, онцгой хамтыг мэдрүүлэх уур амьсгал таныг хүлээж байна. Улаанбаатар хотод 21 салбартаа үйл ажиллагаа явуулдаг. Та хэрвээ лавлаж асуухыг хүсвэл 75 75 75 10 утасны дугаараар за мөн www.tlgc-ийн Түлээжүү Mongolia Facebook хуудасаар зочилж болох юм. Түлээжүүдээ баярлалаа. Үдшийн бүрэнхий өткөн манан дунд бүхтийн салгалан зогсох орчуулагч гадаадын цэргүүдийг тосгоных нь чимээгүй харсаар. Орчуулагч цэргүүдээс 2-3 алхам урагшлан зогсож сандарсан янзтай орилсон боловч томчууд хүүхдүүдээс нэгэн ч хариу дуурсангүй бүгд л таг дуугүй түүний өдөөс гөлрөн байлаа. Шөнө болжээ. Хүү ээжтэйгээ шалан дээр гулдаан хөвтөх сүрлэг цогцсны дэргэд зогсож байна. Их нэгэл эр хүн шиг ханхайн суучгаад өвдгөө 2 гараараа тас тэрэн ямар ч хөдөлгөөнгүй. Хүү тал хөндөй рүү харсан цонхоор ширтэн бас л огт хөдөлгөөнгүй таг чимээгүй. Хөндийн доод биеэр мяралзах голын тэртээгээс өтгөн манан хөвсөн хөллөн. Хүү тосгоноос зурайх чулуун замаар томчуул сүйтгэн гарч ирэхийг бас хүү тэдний араас манан бодон дээшлэн байгааг амьсгаа даран ажиглана. Томчууд дуу шуугүй хүнд ачаа үүрсэн юм шиг хөлөө удаан гэгчин зөөсөөр яаралгүйхэн хурч ирлээ. Тэд алгуурхан мөртөө итгэлтэй алхацгаана. Гэтэл их нь түүний араас мөлгсөөр ойртон ирж цонхоор шагаав. Ээж нь томчуудыг олж харахыг хүү мэдлээ. Их нь хүүг мөрөөр нь тас тэрчээ. Ихтэй тэрвүүлсэн хүү хамаг булчин шөрмөсөө хөвчлэн байлаа. Томчууд царс модны цаагуур алга болчих хүү гэтэл нэг мэдэхний гэрийнх нь үүдний өрөөний банзан хаалгыг дуу шуучгүй түлхэн онгойлгож бүгдээрээ цувран орж ирцгэн хүүг ширтэн зогсов. Хүү ээжигээ чичирч эхлэхийг мэдэрч тэр дороо өөрөө ч гэсэн салганан дагжиж эхлэх нь тэр. Гэсэн ч хүү ээжийнхээ гараас мултран босч ирэв. Тэгснээ үүднийхээ өрөөрөө хүл нүцгэн чигээрээ бууж томчуудын дунд орон гарч явлаа. Томчууд будантаж норсон огцом налуу замаар цувран хүүчгэлсэн айснаасаа бас хүйтэн мананд даарснаас дагжин чичирч түргэн алхан тэднийг дагна. Чулуу нүүрс олборлохоор хад чулууг хаг бут цохин малтсан жижиг нүхний өмнөх тэгшхэн газраас зам 2 тийшээ салжээ. Шорон гүрээр гармагц тэд хөндөй рүү буусан чулуун шат руу очив. Энэ мөчөд томчуудын царай хувирч өөрчлөгдсөнгүй ов зал уур хилэн бадарсан нүд нь шийдмэг гялалзсан жаал хүүг цэг ширтцгээж байв. Тэд дуу шуучгүй гөлрөн. Хүү аг дасгийн чичирч байгаагаа дарах санаатай биеэ чангалан өөрийнх нь хойноос томчууд ажиглаж байгааг бүх биеэрээ мэдэрсээр сургуулийн өмнөх талбай руу гав ганцаараа харайлгав.
Жип машин сарны тунгалаг гэрэлд хэдэн 100 дааж огт хөдлөөгүй юм шиг зогсно. Цэргүүд одоо сургууль дотор унтаж байгаа. Хүү зунгаарлсан шүлсээ тамшаалсаар жип машиныг гүлрэн саатав. Тэрний бараанаар жолоочийн бүхээг дотроос нэг хүн сүйтгэн босч ирлээ. Мөнөөх сүүдэр машины хаалгыг онгойлгож биеэ хагас цухуйлган хэсэг байж ясна бууж ирэв. Хэмбэ гэснэн орчуулагч байлаа. Яах гэж яваа юм? Хүү дуугүй зогссоор тэгснэ орчуулагчийн харлаж бараандсан толгой өдөгцлэн харлаа. Миний гутлыг нуусан газрыг мэдж байгаа мө чи? Тэгээд надад хэлж шагнал авах гэ юм биз дээ? Хүү чимээгүйхэн шүдэд зун түүний өмнө хөшсөн мэт зогсно. Тэр хүүгийн мөрийг алгадснаа. Чи сайн хүү вэ шүү. За, дагуулад яв. Айх юм байхгүй. Томчууд чинь хэлэхгүй. Хүү орчуулагч хоёр биеэ шүргэн алдан буцаад алхлаа. Хүү тэрэнд чичирч байгаагаа мэддэхгүй кичэн хамгал төвчээр зөргөө шавхав. За, чамайг ч одоо юугаар шагнамаар юм бтэ гэж орчуулагч олон үг чалчна. Хөөе, чи юу авмаар байна? Энэ цэргүүдээс чихэр авч өгөхгүй. Эсвэл энэ гадаадын ил захидал үзсэн үү? Харийнхны уншдаг сэтгүүлч бас байгаа шүү. Жаал хүү таг дуугүй амьсгаа даран алхаж явав. Нүцгэн хөлийнхэн тавхайг жижиг чулуу хатгаж өвтгөн орчуулагчийн хувьд бүрч хэцүү байгаа бололтой тэрбэр хөгжилтэй олон үг чалчин догонцсон дэгэнцэн дагаж явна. Чи ч одоо хэлгүй мө аа? Хэлгүүч гэсэн юм ойлгодог чинь сайн байна. Танай томчуулын ухаан санаа нэг л биш шүү. Тэд нүүрс олборлох нүхний орчим ирлээ. Шорон гүүрээр гарan манан бодон дундуур халтаргаатай чулуун замаар доошоо буун. Тэгтэл шорон гүүрний харанхуй дотроос гинэт нэгэн гар цухан гарч ирээд орчуулагчийн амийг таглаад авав. Гэтэл ард зайсан хар сүүдрүүд эн тэнтэйс нь тодрон сүйтгэнэж, булчин шөрөмсөн чулуу шиг хатуурч чангарсан хэдэн том хүн бүхийн гарч ирээд орчуулагчийг яах ийхийн зуургүй бүслэв. Орчуулагч яаж ч чадахгүй байсаар тэр хэдийн гар доор ус руу алгуурхан живэн далдорлоо. Тэдний нэг нь орчуулагчийг тас тэврэн дарах бөгөөд амьсгалах аргагүй боломгцсон уснаас илгарч амьсгаа аваад дахиад шумбана. Томчууд ээлжлэн орчуулагчийг усны гүнд дарсаар сүүлдээ тэнд орхин чулуун шатар дээшээ гарч ирэв. Тэд даарснаасаа дагжин чичирч байлаа. Дараа нь биеэс авчин усаас ихсэрч шууд л хувцас өмсцгөв. Томчууд хүүг хавцлын ихэн хүртэл гаргаж өгөв. Дуу шуучгүй буцан одох томчуудын хөлийн чимээнд хөөгдөх адил хүү үүр гэгэрэх зүг ойн дундуур гүйж ирэв. Хаалга онгойлго могц, үүр цүүрийн хөх саарал будан гэрдүүрэн мэлийн хөшгөлн, үүдний өрөөрөө нуруугаараа харан суусан ихэн тэрнийг орж ирэх чимээгээр пүг ханиалглаа. Хүүч үүдний өрөөнд ханиалган хэсэг зур саатав. Тэгснээ банзан наарлуу чив чимээгүй алхан гарч, аавынхан сүрлэг том биений дөнгөж хагас угсыг халахлан буй сүрлэн гудасны буланд бээрсэн шуу айдал атралдан хэвтлээ. Эхийн харц хүүгийн нуруу туранхай хүзүүн дээр нь ээлжлэн тосч байлаа. Хүү дуу гаргалгүй цээжнийхээ гүнд ихэр татан ойлов. Тэр туйлдаа хүртэл ядарч хүчим өсдөж цөхрөл бас хүү аимшигт айдас хүйдэст хүлэгдэжээ. Эхийнх нь гар шилэн хүзүүнд нь хүрэхэд хүү галзуурсан юм шиг догшноор зайлан уруулаа хазлан байлаа. Нулимсэн сул асгарна. Гэрийнх нь хаяанаас үргэлжлэх туулайн бөөр модон ойгоос жижиг шуудын жиргэх нь бүтэх батаг дуулдахаж. Өглөө нь гадаадын цэргүүдийн нэг нь голын урсгал дундаас цагаан хөлн цухын хөвж явсан орчуулагчийн цогцсыг олж харжээ. Тэрбэр чангаар хашгир нөхдөө дуудаж энэ тухай дуулгав. Тэд орчуулагчийн цогцсыг голоос татаж гаргахад тосгоныхныг ашиглахар шийджээ. Гэтэл тэдний эргэн тойронд хүүхдүүд ч ойрхон байсангүй. Холоос харж байгаа хүүхэд ч үзэгдсэнгүй. Томчууд газраа хагалцгаан зүгийний хайрцгаа янзалж өвс хадан дор бүрний ажилтай. Харин цэргүүд дохио зангаагаар санаагаа илэрхийлсэн боловч тосгоны томчууд тэднийг тоосонгүй, бүгд л чив чимээгүй ажиллаа хийцгэн. Гадаадын цэргүүд тосгонд ирчгээд байгааг мартчихсан юм шиг байв.
Сүүлдээ цэргүүдийн нэг нь нүцгэлэн гол руу орж үхтлийг татаж гарган машинд аачлаа. Үд болтол цэргүүд машиныхаа орчимд нааш цааш алхан нэг бол сууцгааж байлаа. Тэд байдгаараа уралцгааж байгаа болтой юм. Тэгснээ гинэт жип машин явах чиглэлээ өөрчлөн тосгон руу ирсэн замаараа буцаж тавхилаа. Тосгоныхон хүүхдүүд хүртэл нэгэн ч энийг анзаарсангүй. Тосгоноос одох зам дээр нэг охин нохооныхоо чихийг илэн наадаж суулаа. Гадаадын цэргүүдийн хамгийн тунгалаг нүдэт нэгэн ир түүн рүү боодолтой чихэр шидсэн боловч охинч нохойч ер хөдөлсөнгүй. Юу ч болоогүй юм шиг тоглосор хоцров. За өгүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За тэгэхээр энэ өгүүллэгээс сонсож байгаа хүмүүс маань яг энэ өгүүллэгийг сонсож байгаа хугацаанд юу мэдэрсэн бэ? Надад юу мэдэрсэн бэ гэж ойлгосон бэ биш мэдэрсэн бэ гэж асуумаар санагдлаа. Тэгэхээр таныг сайхан зан гаргасан ч муухай зан гаргасан ч хинч таныг тоохоо болох тэр мэдрэмж бол танд ирж болох хамгийн том шийтгэл. Таныг хинч анзаарахгүй болох. Усанд живж байгаа таны цогцыг хинч гаргахгүй болох. Өөрийнх нь хийсэн үйл явдал заавал өөрт нь эргэж ирдэг гэдэг санаач явж чинь дээрэс нь бас тухайн одоо цаг үеийнхэн амьдрал нийгмийн байдлыг харуулж байна. Тэгэхээр Кензо Борогийн гинтийн хэлгүүрэл гэж энэ өгүүлэлэг дээр хэлгүү болж байгаа хүн хин болоо гэдгийг та бас бодож үзээрэй. Тэгээ бидний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүлэлэг өнөөдөр та бүхэндээ Кензо Боро зохиолчийнхоо гинтийн хэлгүүрэл гэх энэ нууцлаг нэг өгүүлэлгийг та бүхэндээ хүргэлээ. Комент үлдээгээрэй. За ингээд шинжлэх ухаан тань мэдхүү одон өндөр сувг үзэх сонсогчид та бүхэндээ дэлхийн шилдэг 50 өгүүлэлэг нэвтрүүлгийг хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн одон өндөр сувг, NTV телевиз, за одон өндөр радио 83.3 107 гэсэн хос телефоноор хүлээн авч сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ ураатай түлээ шүү. За мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи. За дээрэс нь бидэнд маш гайхалтай цэцгийн баглааг илгээсэн Agora Premium Flowers цэцгийн дэлгүүрийнхэндээ маш их баярлалаа. Дараагийн өгүүлэлгээрээ уулзцгаая. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.